сайн байцгаана уу? Та бүхэндээ гойлог оршихуй нууц буюу ямар нэгэн хориггүйгээр дурах номын зохиолч. Гойлог оршихуй нууц төслийг санаачлан хэрэгжүүлэгч итгэл мэдчилж байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Та бүхэнд турхад тохиолддог нэг хоёр худлын тухай ярьж өгөх гээд өнөөдөр бинч сууж байна. Өөрөөр хэлэх юм бол та бүхэн ямар худал байдгүй гэхэлэр нэгдүгээрт ийм худал байна л да. 7 хоногийн 6 хоног нь гүрийчих тийм ээ. Дэглэмээ орчих. 7 дахь хоног дээр нь хүснээ идөө. 2 дахь худал нь болохоор юу вэ гэхэлэр за та тогтмол тийм ээ зөв хооллол, зөв дэглэмийг бариа явчлаа. 3 сар барьсан байлаа. Тэгэхэд та энэ дүрмээ зөрччих юм бол ямар нэгэн байдлаар маш их хэмжээний хохирол учраад таны чин байтгай өмнө байснасаа илүү 5-аас 10 кг нэмэгдэнэ гэсэн тийм айдас. Энэ бол бас худал. Энэ хоёр худлын тухай би та нарт ярьж өгье. Энэ хоёр худлын тухай та нарт ярьж өгөх та бүхэндээ ярьж өгөхын тулд надад юу хэрэгтэй гэхэлэр гоместас буюу тэнцвэрт байдлын тухай ярих шаардлага гараад байна. За яагаад би та нарт энэ эдгээрийн шинжлэх ухааны үндслийг яагаад тайлбарлаад байгаа юм бэ гэхэлэр альва зүйлийг бид нар үндсээр нь язгуураар нь мэдээд авчих юм бол тийм ээ хин нэгнээс сонсох хин нэгэн тэгвэл сайн гэсэн, ингүүл сайн гэсэн тэрийг сонсох шаардлагагүйгээр бид нар өөрийнхөө тархинд тийм ээ ямар нэгэн байдлаар маш сайн үрийг суулгах эхлээд маш их чухал байдаг гэдгийг та бүхэндээ хэлэх үүднээс гоместас буюу тэнцвэрт байдлын тухай ярьж өгөх гэдэг байна. Өөрөөр хэлбэл бидний биед бол тэнцвэрт байдал хаасаагүй байдаг. Жишээл одоо үүний нэг том жишээ нь бол одоо бидний биеийн хэм тогтмол 36.6 градусын тогтмол хэмтэй байж шүү дээ бид нар тийм ээ ихэнх хүмүүс тийм ээ. За тэгэхээр энэ тэнцвэрт байдал гэж тийм. За тэгээд үүн дээр бас нэг юм хэлэхэд бид нар яаж ин зарим хүмүүс минь тийм ээ маш их тархалах хандлагатай жоохон хоол идсэн тархалаад байдаг тийм. Зарим хүмүүс нь хичнээн хийжсэн тархалахгүй тийм ээ. Тэгэхээр энэ хүмүүсийнхээ биеийн зохицсон тийм гоместас буюу тэнцвэрт байдал байгаад байна л гэсэн ийм ойлголт байгаа байхгүй юу. Тэгэхээр гоместас буюу тэнцвэрт байдлыг би танаас бас өөрөөр тайлбарлаж өгье л да. Жишээл бие махбодын бид нар юу гэж ойлгодог вэ гэхээр одоо илүү жинтэй байгаа, боцын солилцоо удаан байгаа тийм ээ. Тэгээд өөхөн давхрах ихтэй байгаа, булчин шүрмэс багтаа байгаа нь энэ хүнд болоод байгаа юм байна гэж үзээд бид нарыг тэнцвэртэй яг энэ хэмжээнд нь удаан боцсын солилцоотой одоо өөхөө хуримтлуулдаг зуршилтай булчин шүрмэсийн мас багтай ийм байх гэдэг хичээгээд байдаг. Нэгдүгürt бас өөр жишээгээр танд тайлбарлаж өгье л да. Тухайлх юм бол бид нар идж байгаа өдөр тутмын хоолтой түргэн хоол байж болно, янз бүрийн амттан байж болно тийм. Энэ бүхэндээ бид нар тасцсан байдаг. Өөрөөр хэлэх юм бол одоо юм таснаа гэдэг чинь тамхичин хүний тухай яриа. Тамхичин хүн тамхинасаа гарах гэж хичнээн их зовдөг үлээ тийм ээ. Энэ бол стрессж байгаа тийм. Архиуж байгаа хүн байна. Архичин хүн архи удаг зуршлаасаа салахын тулд ямар их зовдөг үлээ тийм ээ. Үүнтэй адилхан бидний бие махбод өөрийнхөө амьдралын хэв маягийг өөрчлөх, өөрийнхөө хооллолтын зуршлыг өөрчлөх гэхэд маш их хэмжээний стресс ордог байх юм л дээ тийм ээ. Энийг бид нар одоо гоместас буюу тэнцвэрт байдал гэж нэрлэдэг байгаа энэ тэнцвэрт байдлыг яаж өөрчлөх вэ гэсэн тухайд өнөөдрийн бидний ярианы гол сэдэв бол орших юм байгаа юм. За одоо жишээлбэл үр хүүхдтэй гэж бодъё тийм ээ. Ямар ч үр хүүхд мухайч байсан, тархамж байсан, бүдүүнч байсан, туранхайч байсан. За одоо шорон муу үл хийдэгч байсан эцэг ихтэй хамгийн сайн сайхан санагддаг. Тэгээ сайн сайхан хэвээрээ байдаг, сайн сайхан хэвээрээ байсаар байгаа л дуусах болно тийм ээ. Үнтэй адилхан жишээл хайртай хосууд байлаа гэж. Хайртай хосууд хайрлан дуурлан гэхлээр юу юм бэ гэхлээр бид нар тэр хүнд байгаа дутагдлыг юуг нь ч харахгүйгээр тийм ээ тэр хүнийг яг байгаагаар нь хүлээж аваад хайрлчихж байгаа тийм. Үнийг бид нар бас хайр дурлагч нэрлэдэг байгаа. Тийм болохоор энэ ч бас нэг утгаар бол нөгөө гоместас буюу тэнцвэрт байдалтай чинь адилхан болчиход байгаа байхгүй юу. Тийм болохоор бид нар энэ тэнцвэрт байдлыг өөрчлөхийн тулд яах вэ гэхээр та бүхэн 3 сар тийм ээ зөв хооллолтын миний хэлэх, цаашид хэлэх видео хичээлүүдээр хэлэх энийг өөр дээрээ туршаад үзээч. Үүнийг туршиж үзэхэд та бүхэнд ямар нэгэн байдлаар тийм ээ хоол сойх тийм ээ спорт зааланд явах, сүлжээний юм бэлтгэл уух, янз бүрийн тураах юм бэлтгэл уух шаардлага гарахгүй. Тийм ээ. Өртөө хүн жаргана, үндэстэй мод
дахиална гэдэг шиг бид нар хэрвээ сайн үндсийг, үрийг тавиад өгчих юм бол бие махбод маань одоо 3 сар бид нар тэнцвэртэй байдлаар зөв хооллоод бие махбод организмаа дасгачих юм бол ямар нэгэн байдлаар одоо хоол идсэн тохиолдолд одоо дуртай хоолой ч юм уу эсвэл нэг хоолныхоо одоо амьдралынхаа хэв маягийг өөрчлөө, пицца ч юм уу, түргэн хоол ч юм уу идэд үцхэд бидний жин нэмэгдэхгүй байх нь шүү дээ. Жин нэмэгдэхгүй бид хичнээн сайхан тийм ээ. Бид нар хэрвээ нэг орой идээл тэгэл маргааш 1 кг 2 кг жин нэмээд байвал ямар урамгүй вэ? Ихэнх одоо тархалтын асуудалтай илүүдэл жинтэй хүмүүс тийм асуудал байгаа шүү дээ тий. Орой 6 цагаас хойш хоол идэхгүй байж байгаа л ганц удаа идчихэд байхгүй маргааш 1 кг тас 1 кг нэмчихсэн ийм ойлголт байгаад байгаа тий. Нөгөө талаас нь яаж юм гэхэлэр бид нар олон хоног хүрээж байгаа тийм ээ. Олон хоног одоо 6 хоног хүрээж байгаа тийм ээ. 7 дахь хоног дээр нь юм идлээ гэхэд биш шүү дээ тийм ээ. Бид нар жин нэмэгдчихэж байгаа, маш их нэмэгдчихэж байгаа тийм. Хэрвээ бид нар 3 сар ба түүнээс дээш хугацаагаар яг миний хэлснээр ярьснаар хэрвээ та бүхэн одоо хүсчихвэл зөв хоолтыг, зөв амьдралын хэм маягийг бариад эхэлчих юм бол таны бие организм чинь тэр байдлаа тасан зохицоод таны жинг нэмэхгүй нь шүү дээ дахиж тийм ээ. Ийм зүйлийг хүсэж гин үү? Хүсэж байгаа шүү дээ тийм ээ. Бүгд одоо илүүдэл жингийн асуудалтай хүмүүс үнийг хүсэж байгаа. Тийм болохоор одоо юу гэхэлэр бид нар хэрвээ тэнцвэрт байдлыг 3 сар ба түүнээс дээш хугацаагаар бие организмдаа дадал туршил болгоод зөв хоолтоор дадал туршил болгоод өгчих юм бол яа гэхэлэр бидний бие организм дахиж жин нэмэгдэхгүй ийм сайхан үр дүнг та нарт үзүүлэх гэдэг ийм хичээл тэгээд юм л та тийм ээ. Тийм болохоор бид нар өнөөдөр яах ёстой гэхэлэр яг өнөөдөр та шийдвэр гаргаад зөв хоолтыг одоо би цаашдаа та бүхэнд ярих болно. Зөв хоолтыг өөрийнхөө амьдралын үндэс болгоод өөрийнхөө амьдралын хэв маягийг өөрчлөөд үзье. Ингээд үзэх юм бол таны амьдралд таны хүсэжсэн тийм ээ тэр үр дүнгууд гарна. Тэр сайхан өөрчлөлтүүд орж ирнэ. Хэрвээ та зөв хоолтыг сонгож өөрийнхөө илүүдэл жингээс хасч өөртөө итгэлтэй, улам их итгэлтэй болохыг хүсэж байвал зөв хооллолт 1, зөв хооллолт 2 хичээлүүдийг үзээрэй. Танд амжилт хүсье. За миний хичээл таалагдсан бол лайк, таалагдаагүй бол дизлайк, олон хүнд энэ мэдлэг тус болоосоо гэж хүсэж байвал шеэр хийж түгээнэ үү. Гойлог оршихуй нууц төслийг санаачлан хэрэгжүүлэгч Монголд анх удаа жингээ хасах асуудлыг өөр өнцгөөс, зөв өнцгөөс, ойлгомжтой өнцгөөс хүмүүст тайлбарлагч итгэл та нартай хамт байлаа. Миний утас 99 10 58 54